багштайгаа Бачирет суманд очиж Оройд зооны аж амьдралтай танилцах гад ингээ явж байгаа сургуульд суун багш нар маань очиж туршлагаа дэлгэрүүлнэ. Мөн Бачиретийн багш нар манайд ирсэн байгаа. Бачиретін орох шинэ цуу загсаа. Бачирет сумаас бол одоо тэнд туршлагаа дэлгэрүүлнэ. Хамгийн гол нь энэ солилцооны хамгийн гол зорилго бол Монголын их ер нь хамтараа байх юм бол одоо яг нэг нэгэндээ ингээд дэм тустай багаараа байх юм бол ямар хүчтэй байдгийг харуулах. Үндэснийхээ соёл уламжлалыг суралцах. Эх орныхоо одоо барилдсан мэдлэгийн зорилготой явж байгаа гэж бодгоо. Тэгээд ирсэн явж байгаа сурагчдаас багш нараас бас тодорхой хэмжээний ярилцлага аваад өгөөрөө. Энэ бол сонин солилцоо болж байгаа. Онцлог, шин ийм солилцоо болж байгаа. 5-7 хоног ажиллана. Одоо нийтээр сайхан хэлээд юу гэх төгөө. За тэгээд хэлэхүү. За оюун ундрагийн хүүхдүүдээ сурагчдаа гэдэг тийм ээ. Оюуны ундрагийн сурагчдаа. Манай Бачирет сум. Тавтай морилороо тий. Манайхан юу гэдэг вэ? Манай сургууль дээр Оюуны ундраа цэцлэх сургууль, тавтай сайхан сургууль. оюуны ундраа Хүчтэй. оюуны ундраа Сүртэй. оюуны ундраа хүчтэй сүртэй. Оюуны ундраа. Хүчтэй. Оюуны ундраа. Сүртэй. Оюуны ундраа. Хүчтэй. Сүртэй. Оюуны ундраа. За ингээ манай оюуны ундраахан ингээ энэ одоо хүүхдүүд ингээд наадах гээд байгаа ангийнхаа. Очиж байгаа Хинтээ аймгийн Бачирет сумын талаар бол юу ямар нэгэн мэдлэг байхгүй. Тэгээд очиж байгаа сайхан сумтайгаа танилцсанаа. Хүүхдүүд нь явж илээсэн биднийг бол гоё хөтөж авах гэж бодож байна. Ээж онцороо тэгээд ямар сум байдгийг үзээд хараад ирэх гэсэн. Сурагч цэлцээ явуулж чадна. Айгуу гоё юм. Тэгээд орон гутлын хүүхдүүд амар гоё алаад шин бүр гоё юм. Тэгээд багш нарын ч гэсэн айгуу гоё яаш тийм ээ. Тэгээд одоо нэг Бачирет руу явах гэж хүүхдүүдтэй очиод одоо бидний суралцаагаас ихийг суралцаад хэрэгжил байна. Очоод манай байгалийн сайхан үзэгдэлтэй газруудаар бас сайхан аялаарай гэж хэлмээр байна. Тэгээд эндхийн багш нар их сайхан биднээс өгтөж авсан. Тэгээд баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд манай суманд очиж суралцж байгаа хүүхдүүд болохоор амжилт хүсье. Тэгээд манай сумаас их зүйл сурж ирээрээ. Бид нар ч гэсэн энэ оюуны ундраа цогцдвор сургуулиас их зүйл сурах хаа гэж бодож байна. За миний хувьд бол Хинтээ аймгийн Бачирет сумын биологийн багш. 4 дахь жилдээ одоо биологийн багш хийж байгаа. За 96 дахь сургууль буюу оюуны ундраа цогцлбор сургуультай шибэ харилцаа тогтоогод бол ерөнхийдөө удаж байгаа. Бидний зорилго бол ерөнхийдөө яг энэ боловсролын чанарын шинжилэлтэй холбоотой хийгдэж байгаа олон хөтөлбөрт ажлуудын одоо явцыг одоо туршлага болгон судлах үүднээс ирсэн. Тэгээд бидний гол зорилго болохоор одоо энэ хүүхэд нэгрийн хөгжил, багшийн хөгжил. Тэгээд засгийн газраас хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрийн дагуу одоо энэ сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар ирчээд байгаа маа. Манай Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг дөрж анх санаачилсан шүү дээ. Элбэг дөрж ерөнхийлөгч бол нөгөө сорог солилцоо гэдгийг нодлон жил бид нар явуулаад хөдөөний хүүхэд шууд хотод ирээд хотын хүүхэд хөдөөд нь очиж байрлалаар ингэж ихэлсэн. Тэр бол 1-2-ороо явж хүүхдүүд ингэ солилцсон. За манайх бол яасан гэхээр багш сурагчийг нийлүүлж ийм солилцоо хий гэж бодоод тэгээд Монгол Улсын тоонот Монголын одоо төр улсын анхны тоонот Бачирет сумыг сонгосон. Тэнд манай Монгол үндэстний ястангууд амьдардаг, манай хамгийн хөдөлмөрч ястангууд амьдардаг. Тэр газрыг очиж үзүүлье. Хүүхдүүдээрээ тэдний хүүхдүүдийг авчиж Улаанбаатар хотод суулгая. Ер нь Улаанбаатар хот хөдөөгийн хооронд амьдрал ямар зөрүүтэй, ямар ялгаатай байна, юу нь гоё байна, юу нь дутагдaltaй байна, юунаас суралцвал зүгээр юм гэдэг хүүхдүүдтэй мэдүүлэхийн зорилгоор, дээрээс нь бас Бачирет сумын тэр сургууль бас туслах зорилгоор, эргээд бас биднээс юм сураасаа гэсэн тэр зорилгоор энэ хөтөлбөрийг хийж хэрэгжүүлж байгаа маа. Тэгээд ягаад бол Баянгол дүүрэг өөрөө Бачирет сумтай бас шип. Тэгээд тэр үндсэн дээр бисээ Бачирет сумд ороод захирлуудтай ярьж байгаад бид нар одоо ярилцаа хөрөлцөө хийж байгаад ингээ хүүхдийн солилцоо хийсэн чинь өчигдөр Бачиретээс 11 хүүхд 2 багш нэрлээ. Өнөөдөр бид нар хариуд нь 9 хүүхд 2 багшаа явуулж байна. Ингээ 7 хоног тэнд ажилланаа. 7 хоног нэг юмдаа туршлагаа хаваалцсана гэсэн. Ийм зорилготойгоор энэ хөтөлбөрийг хийж байна да. Хамгийн гол зорилго бол монголчууд нэгдвэл үндэстнүүдийн эх орон гэдэг имийг тэр хүүхдийн тагтлагоонд нь хийж өгөх. Миний одоо би ганцхан Улаанбаатарт амьдардаг биш. Монгол гэдэг чинь ийм том нутаг байдаг юм, ийм хөдөлмөрч өмсөд байдаг юм гэдгийг хүүхдэд суулгах үүднээс манай нөгөө аялагч хүүхд хөтөлбөрийн дэд хөтөлбөр болгож бид нар хийж байгаа.